Туршилт 3. Бодисын хүчлэг ба суйрлаг шин чанар нь химийн урвалын голлох хүчин зүйлсийн нэг бөгөөд бодисын найрлага, шин чанарыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдөр уусамлын хүчлэг, суйрлаг, сармаг шинжийг тодорхойлох туршилтын ажлыг хийцгээе. За бидний өнөөдрийн туршилтын ажилд хэрэглэгдэх багажнууд маань болохоор эхлээд тус агуур, за тэгээд нэрмэл ус, за хуруушил, хуруушилны 50, 50 мл-ийн шил аяга, за лакмусын цэнхэр цаас, лакмусын улаан цаас, фенол фотлин, метил оранж, за тэгээд эдгээр уусамлын орчныг тодорхойлох бодисууд, за тэгээд мөн дээрээс нь уусамлын орчныг тодорхойлохын тулд ашиглагдах 12 ширхэг нүдэн сав хэрэгтэй. Лакмусын цаас ашиглан бодисын хүчлэг, суйрлаг шинжийг турших. 2 шил аягаанд 50 мл нимбэгний хүчлийг таслан авна. Дараа нь лакмусын хөх цаасыг усаар бага зэрэг чийглээд нимбэгний хүчлийн усмалд дүүрнэ. Өнгө нь өөрчлөгдөж ягаан өнгөгч байна. Одоо лакмусын ягаан цаасыг мөн адил усаар бага зэрэг чийглээд нимбэгний хүчлийн усмалд дүүрье. Мөн адил ягаан өнгө үсгэж байна. Эндээс бид бүхэн нимбэгний хүчлийн усмал нь хүчлэг орчинтой болохыг дүгнж болно. Учир нь лакмусын хөх цаас нь хүчлэг орчинд ягаан болж хувирдаг, харин лакмусын улаан цаасны өнгө өөрчлөгддөг байна. Хүчил суурийг индикатороор ялган таних. Хөхрийн хүчлийн усмалаас 2 хуруу шилэнд соруулж авцгаая. Дараа нь метил оранж болон фенил фотлийн индикатороос 2 тусал тусаад. Натрийн гидроксидын усмалаас мөн адил хуруу шилэн таслан аван метил оранж болон фенил фотлийн индикатороос 2 тусал хийж өнгөний өөрчлөлтийг ажиглая. Эндээс харвал хөхрийн хүчлийн усмалд метил оранж улаан өнгөтэй, фенил фотлийн өнгө өгсөнгүй. Харин натрийн гидроксидын усмал метил оранж улбар шар өнгөтэй, фенол фотлийн индикатор ягаан өнгөтэй болж өөрчлөгдөж байна. Энэ нь хөхрийн хүчлэн хүчлэг орчин үүсгэж метил оранжийг улаан өнгөтэй харагдуулдаг бол натрийн гидроксид нь суйрлаг орчин үүсгэж фенил фотилийг ягаан өнгөтэй болгож харагдуулдаг байна. Универсал индикатор ашиглан уусмалын хүчлэг, суйрлаг, сармаг шинжийг судлах. Одоо бүгдээрээ бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдийн орчинг универсал индикатор ашиглан тодорхойлъё. Бэлдсэн уусмал төс бүрээс тусаагаараар нүдэндээ таслан авъя. Универсал индикатор уусмал төс бүр дээр дүүрж өнгөний өөрчлөлтийг ажиглая. Универсал индикаторын цаас цууны өвчил, тараг, коланд, улаан эсвэл улбар шаран үзүүлж эдгээр бүтээгдэхүүн хүчлэг орчинтой болохыг тодорхойллоо. Харин саван, хүнсний сод, шүдний он, ногоофтор эсвэл цэнхэр өнгө үзүүлж шүлтлэг шинжтэй болох нь тодорхой болов. Шүдний овоо хэвшлэн сул шүлтлэг орчинтой байдаг тул индикаторын өнгө бага зэрэг ногоофтор эсвэл цэнхэр болж өөрчлөгдсөн байна. Бид нар уг туршилтын хичээлээр индикатор ашиглан уусамлын орчныг хүчлэг, суйрлаг, сармаг шинжээр нь ангилан ялгаж сурлаа.